Од мөндөр сувгаас та бүхнийхээ амрыг ирэм мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За нэвтрүүлэг маань NTV телевизээр мөн Од мөндөр радио 107 болон 83.3 долгионоор та бүхэндээ хүрч байгаа. За намайг Хасчлоо гэдэг. За өнөөдөр ухаалаг уурхай аюулгүй ажиллагааг хэрхэн өөрчилж байна вэ гэдэг сэдвээр ярилцахаар студид маань гүний уурхайн бүрэн автомат удирдлах тоног төхөөрөмжийг хариуцсан үйлдвэрлэлийн төслийн мэргэжилтэн Ловсон бүрийн гам бүрүү хөрөлцөн ирсэн байна. За сайн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За та өөрийгөө нэг товчхон танилцуулаад тэгээ нэвтрүүлгээ эхлэе та тийм ээ. Миний төрөнд намайг өрөө авчирсан та бүхэнд талархаж байна. За намайг гам бүрүү гэдэг. За 10 жилийн 11-р бүрэн дунд сургуулийг төгссөн. За төгснөхийн дараа Шанхай Жаотон их сургуульд механик инженерийн чиглэлээр сурч төгссөн. Ирснийхээ дараа оюутлахад гүний уурхайн төслөөс ажиллаж эхлээд одоо нийтдээ 6 жил ажиллаад явж байна. Нодлонгоос эхлээд яг гүний уурхайн олборлолтын багийн төслийн мэргэжилтэн гэдэг албан тушаалаар ажиллаж байна. Автоматжуулалтын чиглэлээр. За. Энэ за өнөөдрийн сэдв чинь болохоор ухаалаг уурхай гэдэг байгаа шүү дээ. Ухаалаг уурхай гэхээр за би өмнө нь бас нэг гүний уурхай муурхай энэ төр очоод яжс одоо ухаалаг гэхээр нэг тийм ухаантай л байх гэдэг шүү дээ. Ийм шал өөр ингээ машин дотор биш ингээ өрөөнд дотор нэг хүн суудсан ингээд тоглоом тоглож байгаа юм шиг сууж ийсэн. Энэ юу хийж байгаа юм бэ гэдгсэн чинь энэ гүний уурхай бүр ингээд хэдэн километрийн доор байгаа машиныг өдөрж байгаа энэ төр гэсэн. Энэ минь одоо тэр ухаалаг энэ төрт орох уу те. Тий. Ер нь өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв маань бол хоёр сэдвээр ярилцах болно. За эхний сэдв маань болохоор автомайн буюу яг түрүүн өөрөө хэлсэнчлээ. Joystick-ээр автоматар одоо тоон төхөөрөмжийг удирдах систем автомайныг хэлж байгаа. За дараагийн систем маань болохоор CAS буюу мөрөлдөхөөс хамгаалах систем гэдэг хоёр системийн талаар ер нь л товч ярих болно. Надад тэр бүр үнэхээр гайхалтай санагдсан л да. Одоо тэгээд ирээдүйд бид нар бас ингээ те гэрээсээ бас ингээд машин тэр удирдаал энэ тэнд юм хөргөж өгöd ингээд явах боломжтой юм шиг надад санагдсан. Яг тийм. Гэрээсээ ч хүртэл ажиллах боломжтой. Боломжийг бол бүрдүүлж өгч байгаа. Гэтэ мэдээж ажлын орчин гэдэг маань ажил дээр очиж ажиллах маань жилүү чухал. Тэр одоо яаж ажиллаад байна? Ер нь ямар шоу технологи байгаа дээ? За автомайн гэдэг маань ер нь Sandvik-ийн компани бүтээсэн. За гүний уурхайн автомат хөдөлгөөн тоон төхөөрөмжтэй суурилуулсан автомат систем юм аа. За лодер буюу өөрөө ачигч тэгээд дамп машин, өрмийн машин дээр суурилагдсан автомат болон хагас автомат систем. Өөрөө ачигч хэр нөө самсуул шиг энэ төр гэсэн үг. Тийм нөө дамп трак гэдэг та. Тэгээ лодер гэдэг. Лодер болохоор нөгөө дугуйт ачигч гэдэг. За дамп трак маань болохоор одоо ачааны машин. За өрмийн машин маань болохоор гүний уурхайн өрмийн машин. Бүгдээрээ ер нь бол алсаас удирдах болоод байгаа юм шүү дээ. Тэгээ манай уурхад бол оюутлахын хувьд бол ерөнхийдөө бол лодер буюу дугуйт ачигчийг бол автоматжуулаад одоо ашиглаж байна. Өөр одоо тэр Sandvik гэдэг компани тэр аль алиг нь одоо тэр collision detection гэдэг лөө тий. Мөргөлдөөн одоо илрүүлэгч юм. Тий одоо нөгөө миний ярих хоёр дахь систем маань болохоор мөргөлдөөс хамгаалах систем гэдэг. Тэр систем нь яг Sandvik-ийн тоон төхөөрөмж дээр давхар суусан байгаа. Тэрнээс гадна Eproc жижиг машинууд тэгээ нөгөө Normet гэх бус бүх уурхайн хөдөлгөөн тоон төхөөрөмж дээр бүгдэн дээр суулгасан. Одоо өөр компани суулгасан тоон төхөөрөмж гэсэн. Мөргөлдөөн гэхээр тэр хан мантайгаа мөргөлдөх вэ эсвэл хоорондоо мөргөлдөх? Хоорондоо мөргөлдөх. Одоо машин хоорондоо мөргөлдөх, эсвэл машин хүмүүргэх. Тэгэхээр сэргээсэн систем гэсэн үг. Sandvik гэдэг компани гэдэг байгаа шүү дээ. Sandvik маань болохоор автомайн талдаа гэсэн үг. За CAS буюу мөргөлдөөс хамгаалах системийг маань болохоор PBE гэдэг өөр бас нэг компани оруулж ирж байгаа гэсэн. Хоёр өөр компани. CAS систем маань ерөнхийдөө бол за хоёр бүртлээс бүрдэж байгаа. Эхнийх нь болохоор машиныг удирдах байгаа хэсэг. Нөгөөх нь одоо сенсор буюу мэдрэгч одоо машиныг удирдах байгаа тохио өгөөд за энэ ойрцсон байх шүү гэд машин зогсоох хэсэг гэсэн. Тэгэхээр Sandvik дээр хүртэл одоо давхар нэмэлтээр одоо нөгөө түрүүний дурдсанчлаа PBG компани сенсорууд давхар сууж байгаа гэсэн. Тэгэхээр тэр CAS гэдэг маань нэлээд олон компани технологи суулгасан тийм систем хэлж байгаа гэсэн. За тэгвэл хоёулаа нэг юунасаа эхлээл явъя л да тий. Автомайн гэдэг байгаа тэр ер нь алсаас удирдах байгаа технологи нь ер нь ямар шоу технологи байгаа даа. Ямар компани хийсэн гэдэг талаас нь. Тэр бол надад бол айгүй тийм сонирхолтой санагдаад байгаа болохоор. Тэгээ. За
автомайн бол систем маань болохоор операторууд эдгээр одоо лодер гэдсэн шүү дээ. Лодерыг асаас буюу газрын гадаргаас удирдах боломжийг ол тухайн систем олгодог. За оператор маань хүдрийг зөвхөн ачих, хутгах үед одоо remote control буюу хагас автоматар удирдах. За асгах, замдаа явах үйлдэлүүд маань бүрэн автоматар өөрөө хийгддэг гэсэн үг тий. Тэгээ яах юм за одоо нөгөөх рүү ачдаг руугаа яваарай гэж явчих юм уу тий. Тэгэл асгаж дууслаа машин маань өөрөө автоматар хутгах газар очино. Тэгээ оператор одоо удирдах боломжийг цаанаас нь өгчөж байгаа. Тэгээ оператор өөрөө joystick-ээр ашиглан joystick болон педал ашиглан хутгах үйлээ хийгээл буцаагаал асгаараа гэдэг үйлээ дараал асгаж байгаа гэсэн. TX буюу одоо нөгөө track shoot хүдэр буулгуур дээр асгаж байгаа гэсэн. Тэр нэг юм айгүй нарийнхан хонглоор ингээ явж илж шүү дээ. Мангар том юм машин явж байгаа байхгүй. Тэг яаж тэр одоо юм мөрөгчихгүй ингээд яг дэлгэцэн дээрээс нь харахаар ингээ хан ман ингээд нэг нарийнхан завсраар ингээл нэг юм машин нэх урт машин явж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ эргэж мөрөгтэй яаж юм мөрөгчихгүй яваад байна. Тэр автоматар хийж байгаа болохоор тэгэд нь эсвэл жолооч тэр дээрээс тийм хундаг өдөртөд нэ. Тэр нь болохоор нөгөө өрчлөн заасан замынхаа дагуу одоо машинд маань хэрхэн яаж түнэлээр явах вэ гэдгийг аль хэзээ өрчлөн заагаад өгсөн гэсэн үг. Тэр заасан замынхаа дагуу машин маань явж байгаа гэсэн үг. Хүн одоо мөргүүлийгээ баг мөргөхгүй юу те. Тий, яг тийм нөгөө арай нөгөө уурхан бүтцээс хамаарч зарим түнэл нь жоохон өөрчлөгдөх ч юм уу. Тэр үед заасан зам маань өөр болонгод машин маань өөр мэдрээ зогсох байхгүй. За энэ арай өөр биш үү? Би нэг өөрчлүүлэхгүй гэдэг. Тэгээ оператор маань өөрчлүүлэх гэдэг товчийг дарснаар машин маань өөрчлүүлээд цааш явна гэсэн. Тэгэхээр чи одоо яг хөө миний мэдхээр бол нөө автомат жолоодлагатай машинууд гэдэг тэр нэг level 1 2 3 4 гэдэг ингээ явцсан байдаг шүү дээ. Тэнгүүд одоо нэг level 2 3 гэж эхлэнгүүд за яг нэг хайхтар автомат нь хашийн гэхдээ нэг юм аюулгүй ажиллагаанууд дээр хүнээс төрүүлээд ингээ торомсоод арчдаг инээ тэрэ гэдэг юм хийждэг. Энтэй адилхан сонсогдоод байгаа хгүй. Тэгэхээр бараг л автомат жолоодлагатай. Тэр нь бол автомат жолоодлагатай гэж хэлж байна. Яг хутгах процессыг хүртэл автомат жолоох боломжтой. Операторууд бас машиндаа зааж өгнө. Хэрхэн яаж хутгах вэ гэд. За тэр хутгасных нь нэг 5 cycle буюу 5 ээлж явсны дараа дахиад оператор зааж өгдөг. Гэтэ яг бид нар тэрийг хэрэгжүүлсэн. Хараахан манай урхаа дээр бас хэрэгжиж жоохон сул талтаа болоор бид нар айл болох оператор өөрсдөө нь хутгах үйлдэл одоо хийлгэж байгаа. Одоохондоо бол хүнийг хараахан болоогүй болоогүй. Тэгэхдээ бас нэг талын сайн юм шиг. Яг зөв. Ер нь гэхдээ бас аюулгүй байдлыг эн чин бас хангах гээд сайжруулах гээд байгаа шүү дээ. Ер нь хэр энэ тал дээр ер нь хэр сайн байж. Одоо миний ойлгож байгаагаар бол эн чин хүн байх нь бас илүү мэрэгсэн хүн илүү байх гээд шүү дээ. Тэгээ яг автоматжуулалт аль аль юм дээр юунууд дээр ер нь илүү их тий аюулгүй байдлыг хангаад бас янз бүрийн аваар ослын тэр хамгаалах гэдэг байлгүй дээ тий. За автомобилийн хамгийн том давуу тал маань болохоор аюулгүй байдал. За аюулгүй байдал маань юу гэхээр за гүний уурхаад өөрөө орж үдсэн байх тий. Тоосжилт ихтэй, ханахуу орчин, тэгээ дуу шууган ихтэй. Тэр машин дотор маань хүртэл чичирхийлт ихтэй байдаг. Амар халуун юм байлээ. Халуун. Яг хоо кондишн байгаа. Гэтэ ямар нэгэн байдлаар энэ бол тав тухтай бол биш. Би яг өөрөө яг адилхан бас тэр гүний уурхад лодерыг барьж үзчихсэн өөрөө. Ер нь бол нэлээд чичирхийл өндөртэй. За автомат систем маань болохоор тэр бүх эрсдлүүдийг ангижруулж байгаа. За дээрээс нь гүний уурхад маань одоо инраш буюу хүдэр үйлөөс маань одоо чулуул хүчтэй гинт одоо түүч орж ирэх ч юм уу тий. Тэгээ нөгөө чулуулын бүтцийн өөрчлөгдөж байгаа болохоор чичирхийл байгаад байгаа. Тиймэрхүү олон эрсдлээс операторыг ол сэргийлж байгаараа. Ер нь бол тэр дээрээс норж онж ирж байгаа чинь нэлийн эвгүй санагдчих надаа ингээд тэр чинь газар норж орж ирж ингэсэн үг шүү дээ. Ер нь бол нөгөө яг хүндийн хүчээр нь өөр чулуулга одоо буулгаж авч иж ковшоор одоо ковшоо лодероор ингээд хутгаж байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол хүндийн хүчийг л ашиглаж бидэд чулуулгуудаа хүдрээ бол ачиж байгаа гэсэн үг. Технологи нь өөрөө яг тийм технологи. Тэр эсвэл ер нь бол хүн орохгүй гэсэн үг одоо бол. Тэгээ ер нь бол хүн одоо л 100% операшн буюу одоо үйл ажиллагаанд төгсөрсөн. Ер нь операторд яг орж байгаа. Операторд өөрсдөө машин унаад авч байгаа. Дээрээс нь одоо автомайн одоо нийт тэр тухайн хэсгийн 40%-ийг бол автомайнаар явж байгаа. Одоо өдөр шөнөдөө 6 машин автоматар ачиж байгаа гэсэн үг. Энэ технологи зөвхөн одоо манай Монголд энэ төр байгаа дэнэ эсвэл бас дэлхийд дээр энэ төр байгаа. Дэлхийд дээр ер нь 140 гаруй уурхаад бол нэтэрсэн байгаа. Ялангуяа Австралийн уурхаанууд. За
хамгийн том автомайны уурхай гэх юм бол Чилегийн уурхайнууд дээр жишээ нь хамгийн олон автомайн төхөөрөмжүүд суурилгдсан. Бас юм гүнийх аах уу те. Тэг бас гүнийх. Хамгийн том цар хүрээд. Гүнийх л авах юм бол ер нь иймэрхүү юм байх шаардлагатай байгаа тийм үү те орог. За юунаас амарч байгаа? Эрсдлээс амарч байгаа. За зарим уурхайд одоо нөгөө усны энэ раш буюу ус гэнт хийхээр тийш төрж орж ирэх ч юм уу тий. Ийм эрсдэлтэй газруудад илүү одоо автомат утгуурыг бол ашиглаад явж чи нэг хэдхэн метр л доош авахчаар худаг юмс гараад ирдэг үстэй те. Одоо манай чи 1300 м хэрэг. 1300 метр хэрж километр гараа. 1300 м. Метр тийм. Тэгээ 90 км гараа. Тийм. Тэгэхээр чин тэндээс чи ус гарч ирэх бол энүүхэн төстэй ер нь. За говийн хувьд бол арай Бас гайгүй, тий. илүү чулуулан илүү хуурай байдаг. Гэхдээ л нөгөө чичирхэл байгаа. Тэрнэр ямар нэгэн байдлаар чулуулаг хэмжээгээр бас төрж орж ирэх магадлалсан өндөртэй. Өөр одоо тэр ухаалаг жолоодлоготой тэр кофш юу гэдлээ? Лоудер энэ тэр гэдэг шиг өөр юмнуудыг хийж байна. Ер нь тэр Sandvik гэдэг компани ер нь ямар шүү яадаг компани байгаа тийм. За Sandvik компани маань түүх гэх юм бол 1861 оны 65 оноос үүсэлтэй компани. Анх гангийн боловсруулах үйлдвэрээс анх үүсэж исэн Шведийн компани байна. За үүсгэн байгуулагч байгаа нэр нь болохоор Горн Фредерик Горнсон гэд Швед хүн үүсгэн байгуулсан юм билээ. Тэгээд Sandvik гэдэг үг маань англиар орчуулах юм бол Sandvik Sand Bay буюу одоо монголоор орчуулах юм бол эсэрхэг эрэг гэсэн утгатай үг юм байлаа. Яг тухайн газраараа нэрлсэн. Далайн эрэг шиг л далайн эрэг шиг тийм. Яг манай яг миний ажиллаж байгаа Rotinto компани бас яг тухайн уурхайнхаа нэрээр нэрлсэн байдаг. Анх бас нэг 1800 оны үед Испани Rotinto гэдэг газар анх үүсгэн байгуулагдаад яг тэр газрынхаа нэрээр бас Rotinto нэрлээд явсан жишээ нь. Жишээ нь Rotinto гэр улаан гол гэдэг газар. Яг тухайн газар маань нөө зэсийн агуулмж өндөртэй. Гол маань өөрөө улаанаар уурсч яадаг тийм газар юм бэл. Би тэрийг өөрөө нөгөө Испанд очижсэн болохоор хальт мэдээд яг очив үзээгүй. Гэтэ яг тийм улаанаар уурсдаг гол байдаг. Одоо хүртэл үйл ажиллагаа явуулж идэг. Дайли Rotinto мэдээс тэр өөр дэлхийд даяар ингээд үйл ажиллагаа явуулаад тэндээс гарсан ч гэсэн тухайн нэрээ ашиглаад одоо хүртэл явж байгаа. Яг тэрнтэй адилхан Sandvik компани яг. Тэгээ ер нь бол манай Rotinto манай оюутлан гүний уурхад Sandvik-ийн лодер, дамп трак, өрмийн машинууд ер нь бол ажиллаж байна. Тэгээ тэр тусмаа одоо автомайн буюу бүрэн хагас автомат тоон төхөөрөмжүүд ер нь бол ажиллаад явж байгаа гэсэн. Алсын удирдлагатай. Алсын удирдлагатай гэсэн. Яг одоо энэ алсын удирдлагатай машиныг ашигласараа гоё ингээд хаасан одоо юм эрсдлүүдийг хаасан тийм гоё жишээнүүд байна. За зөндөөч олон жишээ байлгүй яах вэ? Жишээ нь одоо өрөм ямар нэгэн байдлаар ингээд үлдчихдэг. Тэгээд одоо дээд одоо нөгөө хэсэг дээр өрөм үлдээ өрөм нь нөгөө хөдөр үлвэр дээр ороод ирчихдэг байхгүй урт өрөм. За тэрийг нөгөө оператор өөрөө утгаж аваа гэхэд тэр гинт орж ирээд операторын кабиныг одоо нефт ингээд яагаад операторыг гимтэх эрсдэл байгаад идэг. Тийм болохоор тэрийг аль болох бидэд нөгөө автомайн ашиглаж алсаас ингээд удирдах тэр эрсдлийг бууруулж юм тийм. Яг ганц хоёр жишээ ирнэ байдаг. Яг тун ойрхон операторын бас эвгүй юм байна тий. Тий нөгөө яг хажуугаар нь зүтгээл ингээд яг хүн сууж исэн болоос нилээн л ойрхон зөрхөөр байсан. Тэрнээс хойш ирнэ бол автоманаар ирнэ тиймэрхүү эрсдэлтэй юуг авъя. Дээрс нь чулуулаг орч ирэх, инраш ч юм уу. Тиймэрхүү тохиолдлуудад ер нь автоманыг ашиглая гэдэг одоо ч хүртэл ер нь ашиглаа явж байгаа. Одоо тэр сүүлийн үед нэг юм машин жолоо молон сууж байгаа хүмүүс чинь нэг юм бас адилхан дуу нэг тий. Гэтэ юм жинхэнэ юм рүүлтэй иймэрхүү юм дээр сууж байгаа одоо симуляц маягийн ч юм уу тий. Тэрийг харахаар бас нэг тийм симуляц шиг харагдаад байгаа байхгүй симулятор шиг ч юм уу. Ер нь тийм симулятор байдаг. Ер нь хэр одоо тэр joystick тэр удирдлага сандал суудлын тэр доторх кабин доторх тагаа адилхан төстэй байдаг вэ? Ер нь 90% төстэй. Яг адилхан joystick байгаа. Яг машинд байдаг шиг joystick байгаа. Адилхантай адилхан педал хаазны доор нь юм уу тий? Тий яг энэ доор хөл доор гэсэн. Яг мэдээ сандал нь илүү тав тухтай байгаа. Тийм үү тий. Тэгээ одоо нөгөө доор болохоор зүүн талын маань одоо гар урагшаа явах юм бол зүүн тишээ, хойшоох нь баруун тишээ гэх тийм байдаг бол манайх автоманы өрөөнд байгаа тэр суудлуудын арай өөр зүүн гэх юм бол зүүн, баруун бол баруун тишээ гэх. Жохон тэрүүгээр ялгаатай. Бусдаар бол яг лодер жишг. Гэтэ яг зүүн бол зүүн, баруун бол баруун гэдэг эсэргээрээ тэгвэл бас жохон эвгүй юм тий. Тий. Яг нөгөө урагшаа хойшоогоо яадаг байхгүй. Тий ингээд
урагшаах юм бол зүүн, баруун, хойш явал баруун гэдэг. Манайхтар болохоор ингээд Яг жинкнээс яг жигнэсээ ингээд тэр нь илүү амар биш тэр үү? илүү амартай операторд илүү. Тэгвэл тэр бараг тэр нөө доор жинкнээс жолоо ирсаасаа дээрээс өдөрс хамаагүй яваад. Joystick нь яг доор байгаа лодерын joystick-ийг бодвол илүү жижигхэн гарт дэвтэйхэн бас байдаг. Мэдээ суудал нь бас илүү тав тухтай. Тэр үгээр ялгаатай. Тэгвэл одоо бараг илүү гоё л болоод байгаа. Тий, тэрнээс гадна манайх бас симуляцийн машинтай. За. Яг за гүний урахад гарч ирсэн оператор маань одоо ер нь бол 5 хоногийн тийм сургалтанд суудаг. За эхний 1 хоног маань болохоор симуляцийн машин. Симуляцийн машин маань яг тийм 3D нэг тийм компьютер тоглоом шиг. Яг адилхан joystick-ээр өдөртөө явдаг. Нэг өдрийн сургалтанд. Тэгээ дараагийн 4 өдрийн сургалтаар болоод яг үндсэн судал дээр бэлтгэгдээд тэгнэхэд дагуу шалгалтаа өгөөд автоманд одоо байрах хэрэгтэй болдог гэсэн үг. Юу тэрэн дээр одоо тэр нэг joystick-тэй суудлаа байгаа шүү дээ. Тоглоом тоглож байгаа юм шиг. Тэрэн дээр л юу сурчих юм бол юу шууд жинхэнэ дотор суугаад явчихвал нэлийн гайгүй бас барьчих уу? Үгүй. Бид тэр нь операторуудыг дор хажил гүний урахад лодер барьсан туршлагатай операторуудыг гаргахыг дээр. Ягаад гэвэл бас гүнд барьж исэн оператор маань гарч ирээд барихгүй бол огт цоо шинээр сурч исэн хүн бол ер нь бол хэцүү. За. Өөр тэр энэ одоо автомайнер дээр өөр сонирхуулахаар одоо гайхуулахаар гоё юм байна. За автомайнер гэх юм бол за бид сүүлд нэг шинэ технологи гарч ирж байгаа юм бол Scientific компаниас гарч ирж байгаа. Тэр маань болохоор Scientific Aura гэх буюу шинэ технологи юм билээ. Тэр маань болохоор за машин дээр маань ер нь автомайны тоонол байдаг л да. Сканерууд, хоёр ширхэг сканер, урд хойноо, камер, тэгээ мэдрэгчүүд. Сканер гэхээр одоо яа гэсэн үг? Лидар сканер. Одоо яг нөгөө зай хэмжээнд түнэлээрээ явж байхдаа яг түнэлээр яг заасан замаа хэмжээд яг тэрнтэй яг адилхан байна уу? Яг тэр замаар явж гэнэ үгүй юу хэмжиж байгаа гэсэн. Тэр лидарыг орлох 3D лидар технологиг одоо Scientific компани оруулж ирж байгаа юм байлээ. Тэгэхээр одоо талбайгаа түнэлээ ер нь бол 360 градус мэдрээд явна гэсэн. Тэгэхээр илүү awareness буюу одоо мэдрэх байдал маань илүү сайжраад Scientific компани санал болгож байгаагаар бол ер нь үйлдвэрийн бүтээмжийг 15% нэмэгдүүлнэ гэсэн. Одоогийнх нь ийм 3D биш, ийм зүгээр 2D сканераар яаж яах гэсэн үг? Зүгээр ийм камер шиг юм байна гэсэн үг. Камер шиг юм байна гэсэн. Яг би нэг юун дээр харуулъя л да. Машиныхаа сонирхолтой үднэс. Яг машин дээр мань автомобиль нэлээд олон тоон төхөөрөмж ер нь суурьслагдсан байдаг. Жишээ нь одоо хамгийн чухал гэх юм бол мэдрэгчүүд. За энэ дэлгэцнээр харагдаж байгаа. Одоо ингээд урд хойдолд нь сканер байгаа. За тэгээ нөгөө articulation буюу нугасны мэдрэгч, хурдны мэдрэгч, шанагны мэдрэгч, одоо бүүн буюу одоо нөгөө ер нь зай хэмждэг л юм байна. Мэдрэгч, сканер, дээрэс нь onboard буюу navigation system буюу одоо нөгөө халаадлын систем гэсэн юунууд нэмэлт төхөөрөмжүүд одоо нэмэлтээр суурилж тэгснэр машин маань ер нь л ажиллах боломжтой болдог гэсэн үг. Тэр одоо түрүүн хэлсэнчлэн сканер маань болохоор яг машиныхаа дээр суудаг болохоор яг тэрхүү хэсэгтэй л хардаг гэсэн үг. Тэр надаа нэг юм сонин санагдаад байна л да. Энд ч одоо заавал гүн мүнд энэ гэхгүй гадаа ил байсан ч гэсэн ер нь 1.3 км-ийн цаанаас юм өдөрдөг гэдэг чинь бас нэлээд сүлжээний ч юм уу одоо яаж тийш одоо тэр өгдлийг дамжуулаад тэр удирдлагыг дамжуулаад доороос тэр одоо өгдлийг дээш нь дамжуулаад дээрээс удирдлагыг доош нь дамжуулаад байгаа бас сонирхолтой санагдаад байна л да. Тийм тэгэхэд бол мэдээж сүлжээний нарийн систем ер нь бол автомайнд дээр суурилсан байгаа. За автомайн маань ер нь бол ерхэд нь бол 2 ангилж болно. За ерөнхийдөө бол контрол өрөө буюу операторын суудлын хэсэг. За дээрээс өдөрж байгаа хэсэг. Тийм дээрээс өдөрж байгаа хэсэг. Хоёр дахь маань болохоор гүний уурхай хэсэг буюу машин дээр суурилсан систем. Тэрнээс гадна access control system буюу нэвтрэлтийн хяналтын систем гэсэн систем байдаг. Тэр маань за гүн болохоор Wi-Fi сүлжээгээр холбогддог. За Wi-Fi сүлжээ маань болохоор түнэлүүд дээр access point буюу Wi-Fi цацаг төхөөрөмжүүд байгаа. Машин дээр маань бас хүлээн авахч Wi-Fi access point байгаа. Тэрийгээр дамжуулан ирмэл машин маань түнэлийн access point-тэй холбогдлоо цаашаа явсаар хагаад одоо суудалтай
оператор судалтайгаа холбогдож байгаа гэсэн. Тэр чинь юу вэ? 200 км урт түнэл гэдэг байгаа шүү дээ. Тий 200 гаруй метр. Тэр дотор маань нийт 3-4 access point байгаа. Тэгэхээр машин маань яг тэр нэг access point-тэй холбогдоод дараагийн access point-тэй холбогдоод нэг тийм холбогдож яг нэг тийм санамгч яг мотор дамжихтаа яаж явдаг вэ? Тэр шиг нэг access point-тэй ингэж холбогдож байгаа. Айд хог маягаар ингээд дамжаад явчихсан шүү. Тэр одоо тэгээд жоохон хоцрогдлын төр үүсгөө. Тэр яг өдөрж үжсэн хүмүүс нь яг ч дээрээс бас мэдрэмж гэж аахгүй л ахал та тий. Real time байж чаддаг. Real time бол байгаа. Гэтэ яг сүлжээний асуудал бидэд бол сүлжээний challenge асуудлууд бол байгаа. Delay энэ үүсгөө. Газрын гүнд 1300 м-ийн гүнд түнэл дотор Wi-Fi төхөөрөмж маань бас 100 хангалттай бол ажиллаж чаддаг. Заримдаа бас сүлжээний суулгаар машин маань унтрах тохиолдол гардаг. Гэтэ яг манай сүлжээний инженерүүд маань улам сайжруулалтыг хийгээд явж байна. Дараа чинь одоо панел одоогийн хэрэгжүүлж байгаа арай дараачийн арай дээр илүү сайжруулалтын одоо нэг LTE 5G ч юм уу илүү Wi-Fi илүү сайжруулалтын одоо технологиудыг ашиглах гэдэг бид манай төслийн багийнхан бас хамтран ажиллаа явж байгаа. За өөр чи илүү сонирхолтой байх үүднээс юуг бас харуулъя л гэж бодоод байна. Түрүүн нэг хэлсэнчлээ яг автомайн маань 2 хуваагддаг гэсэн. За яаж 2 хуваагддаг вэ гэхээр dead dot л гэдэг 2 хуваагдаж байна. Тэ dead dot. За операторын хэсэг буюу одоо яг энэ joystick-тай өрөө. Joystick-тэй өрөө. За энд яг харах юм бол дэлгэцийн маань операторын хэсэг маань харагдаж байна. За операторын зүүн баруун дэлгэц. Одоо энэ зүүн баруун дэлгэцэн дээр нь болохоор видео PC буюу тэр маань юу харуулах юм бэ? Машины камер. Одоо түрүүн хэлсэнчлэн сканерын түнэл дээр яаж одоо сканертж байгаа түнэлийн хэсгийг харуулж байгаа. Дээрээс машины дашборд буюу хяналтын самбар гэдэг зүүн дэлгэцэнд харуулж байгаа. За баруун дэлгэцэн дээр илүү MSS control буюу одоо mission control system буюу даалгавар хяналтын систем. Тэрэн дээр мөр юу байх юм? Машиныг эхлүүлэх, машиныг зогсоох, машины удирдлагын системүүд одоо төвчлөрөөд. Дээрээс нь одоо map-ыг тэр чигт нь харуулж байгаа гэсэн үг. Сонирхолтой юм. Яг л видео тоглоом шиг л байгаа юм. Тэгээ яг хүм автомайн контроллер гэдэг манай өрөө байдаг л да чанд манай офис дээр. Тийшээ орсон хүн болоо ингээд харчаад энэ нийт PC-ний өрөөнд ороод ирчихлээ. Тоглоомны өрөөнд ороод ирчихлээ гэж хэлдэг л дээ. Харах юм бол яг тийм joystick-ээр яг нэг өдөртөж байгаа машин тоглож байгаа юм шиг. Бид нар чинь бас нэг юм тоглоом тоглохоор map enter харагдаал, удирдлага нь харагдаал ингээд байж идэг шиг л харагдаж байна лээ. Тий, түрүүний яг өөрсөн чи хэлсэнчлээ одоо нөгөө энэ контролыг нь өөр яадын бас сонирхож үзэх юм бол татаж авч суулгаад энэ төр гэсэн байдаг байлсгүй заавал нөгөө Sandvik-ийн лицензийн дээр авчих. Манай өрөөнд ирэх юм бол нөгөө симулятор байгаа гэж хэлсэн дээ. Тэрийг нь тэрэн дээр та ямар ч хүн ер нь бол суугаад турш үзэх боломжтой. Тэгээ гайгүй болчулаа. Гэтэ мэдээж нөгөө түрүүнээс чинь нэг жилийн гүний урахад лодер барих хэрэгтэй. Бас нөгөө хэрэгцээд сургалтуудыг дуусгасан байж л автомайныхаа эрхийг авна. Тэрнээс хүн болгон бас орж ирээ шууд тэр судал дээр барьж болохгүй мэдээж. Тэр чинь яг харахад тоглоом шиг мөртлөө тэр чинь яг үйл ажиллагаа яг явагдаж байна. Операшн явагдаж байгаа гэдэг үднээс бол заавал хэрэгтэй хүн суух хэрэгтэй. Тийм байна. Зөө надад бол би бас нэг өдөртөө 40-мөр санагдахаар юм байна энийг бол. За тэгээ нөгөө mission control system буюу одоо нөгөө операторын баруун дэлгэцэн дээр байгаа систем маань болохоор нөгөө програм. Тэр маань болохоор одоо гүний урахад байгаа одоо нөгөө машин дээр суурилсан onboard автоманы төхөөрөмжтэй холбогддог. Бус саб системүүдтэй бас холбогддог. Тэгээ MSS маань болохоор 2 virtual машин байдаг. Тэр нэг яг current яг одоогийн яг runtime хийж байгаа сервер. Тэгээд historical database буюу одоо яг нөгөө бүх процессыг ингээд хадгалж идэг тийм database дээр суурилгдсан. Дээрээс маань репортны тусдаа платформуд байдаг. Одоо веб дээр суурилгдсан. Тэгээд автомат өнөөдөр хэрхэн яаж явсан те хэдэн тооны бүтээмжтэй явсан, ямар асуудалтай байсан гэдэг бүгдийг ингээд репортчлан хадгалж идэг. Тэгэхээр яг манай уурхаа дээр бол нэг блок кейвинг буюу блоклон олборлох үйл ажиллагаагаар явж идэг. Болохоор тэр датан дээр суурилаад илүү үр бүтээмжтэйгээр хянах боломжтой гэсэн. Тийм юу бол Sandvik-ийн бол хэлж байдаг. Өгөгдөл дээр суурилсан удирдлага хийх нь шүү дээ. Илүү одоо шинэ технологи болохоор илүү системийн олон датанууд дээр суурилаад яаж хэрхэн үр ашигтайгаар production
явуулах бай гэж явдаг. Энэ зүүн талын дэлгэцээр нь яг л нөгөө нэг Counter Strike дээр нэг байлж хагаад манай найзууд хаана явж байгаа гэдэг мэп дээр харагдчихдаг шиг ингээ харагддаг юм байна л да тий. Тий. Нөгөө юунуудыг харуулчихж байгаа гэсэн мэпийг харуулчихж байгаа, камеруудыг харуулчихж байгаа. Яг операторт хэрэгтэй бүх хэрэгтэй програм дэлгэцүүдийг аль харуулчихж байгаа гэсэн. Энэ ер нь хэр өөр юмнууд бас байдгүй. Одоо жишээлбэл мэдээж одоо тэр бүтэн жил жинглээсээ одоо тэр дотроос нь удирдсан хүн байх хэрэгтэй гэдэг гэсэн шүү дээ тий. Таах дээр одоо бас ингээд нэг жил тэрэн дээр ажиллах хэмжээний тийм байгаа эсвэл өөр нэг газар бас тэгээд ажиллаад ирсэн хүн байх шаардлагатай байдаг. Тэгээ одоо нөгөө гүний урахад маань бүтээн байгуулалт яваад бас олон жил болсон. Ер нь яг лодер буюу дуугат ачиж гүнд барьж исэн. Жилийн туршлагатай л бол энэ автомайн дөрөнд ажиллах боломжтой. За мэдээж нөгөө яг бодит байдалд гүнд унах энэ автомайн өрөөнд операторын суудалтаар унахаар бас жоохон ялгаатай л да. Юу нь ялгаатай вэ? Машин дээр илүү мэдрэмж одоо өгдөг гэх юм уу? За операторын суудал дээр бол ямар нэгэн жижигрэл мэддэхгүй те. Операторууд маань хүртэл анх эхний өдөр нөгөө даталгаа хийж захтаа яг хуучныгаа барьснараа нөгөө хоёр тишээ хараад дэлгэц рүү харах, хоёр тишээ харах тийм бас тохиол би нэлээд удаа операторудаас харж байсан. Рефлексээр. Гэтэ бас л тэр чинь яг ингээд тэр компьютероо дэлгэцийг хараа явахаар яг л жинкнээсээ тэр компьютер дотор орсон шиг санагдаж гэсэн үг шүү дээ. Ингээ харж яах гэдэг бол тэгэхээр гайхалтай бас сайн симуляц гэх юм одоо юу гэх мэдрэмжийг бас өгч чадж байна л гэсэн үг юм. Тийм мэдрэмжийн сайн өгч яаж итгэхийн тулд аль болох олон камер хэрэгтэй. Автомат нийт 4 камертай байдаг. Камерынхаа одоо ингээ оператор өөрөө эргүүлж тухайн байдлыг харах боломжтой. Ингээ толгойгоо эргүүлж байгаа юм шиг тий. Тойл уртлын камер. Тэгээ гол нь яг энэ зүүн талын дэлгэцэн дээр харах юм бол энэ операторын яг энэ түнэлийн скан амар чухал. Яг түрүү хэлсэнчлээ оператор яг хутга үйлийг өөрөө хийдэг болохоор хантаа хэр ойртож байна. Чулуулыг хаана байна? Хаан сэдэн сантиметрийн зайтай байна гэдгийг баримжаалах боломжтой гэсэн. Энэ нөгөө камер нь хоошоо харц юм уу эсвэл бүр нэг хутууран дээр нөгөө камер юм уу? Тэ энэ одоо яг нэг юун дээр байгаа? Шанханы дээр байгаа камер гэсэн. Тэгэхээр шанхтайгаа цуг хөдлөх юм биш үү? Хэсэг хугацааны дараа би бас нөгөө яг манай гүний уурхад яг одоо болж байгаа юм бас камерыг бас харуулж болж байна. Тийм үү? Болсон юм уу? Тийм л боломжтой. Ямар сони. Хүү тэр чи одоо тэгэхэр чи километрийн гарангийн зайнаас хичнээн 100 км-ийн зайнаас ингээ хавчих болох юм уу те? Операторын дэлгэцийг давхар бас рекордыг явж идэг. Гэтэ яг энэ яг шууд бичлэгээс илүү өмнөх бичлэгүүдийн би бас харуулъя. Яг намайг очиод харахад бол тэр нэг хан ман бол нэлийн левгүй харагдчихсан. Та яг тэр ханыг шүргчих үедээ гэж айгаал. Хүү яаж ингэж энэ нарийнхан газараар маневрлж ингэж явдаг вэ? Тэр нь манай уурхаа одоо яг бус уурхааг бодвол илүү хавчиг гэх юм уу? Дээрээс нөгөө дээргээс өгж байгаа одоо нуралтай холбоотой түнэл маань өдрөх тусам зарим хэсгээр ер нь хавчиг болж байгаа. Тэгдэм үү те? Ямар амир. Тэрнтэй холбоотой жоохон өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр анх заасан хэмжээс арай илүү нарийн болоод тэгэхээр систем нь бас тэрийг мэдрээд өөрөө зогсно. Зогсоод тэгээд систем нь өөрөө бүртгэж цаашаа ингэ явж идэг гэсэн үг. Яаж явчих бол тоо. Тэр чи одоо ингэ дотор талаас ингэ цэмдэлчт юм бэл ч таа уг нь. Тий. Одоо дээрээс ирж байгаа нөгөө даралт одоо ингэ чулуул маань баагаар ингэ доошоо ингэ явж байгаа гэсэн үг байхгүй. Тэр болохоор илүү даралт өгөө түнэлт маань яачаалаа гэж байгаа. Тэгэхэд бол бидэд нөгөө их зөв аргаар олборлох хэрэгтэй байгаа даа. Бас тусдаа тийм нэг аргууд ивийн налаа яг бүх газараас нь аваад байх ш. Нэг газараас жигд тийм цэгцтэй л явахгүй цэгцтэй явж байгаа тийм аргыг одоо ашиглаа явж байгаа гэсэн. За эхлээд би юугаар харуулъя дөө. Яг нөгөө mission control system буюу операторын баруун дэлгэцэн дээр байрлах систем яг бодитоор нь харуулъя. За эхлээд нэг хоёулаа гүний урхан талаар нэг цухас дурдчихъя. За түрүү хэлсэн 1300 м-ийн доор байгаа. За яг манай яг олборлолтын хэсэг буюу панел зөөрөө нийтдээ за 223 хүдрийн үйлүүрээс бүрдэж байгаа. Нийтдээ 9 заавал 8-аас 9 түнэлүүд байгаа. За 8-аас 9 түнэл байгаа. Тэрний 8 хүч
хүдэр буулгуур байгаад байгаа. TX гэж бид нэрлэдэг. Хойдолтой 4, урталтай 4. Тэгэхээр ер нь бол лодер маань урагшаа хойшоогоо. Ер нь ачаад урагшаа хойшоогоо л явна гэсэн үг. Ухарж байгаа юм шиг биш. Одоо юу яана гэсэн үг энэ төр чи. Одоо хутгалаа. Яг Ирэх юм уу? Иргэн. Бүтэн эргээд өв. Яг бүтэн ирэхгүй. Яг юм жоо хагас иргэн. Хагас иргээд буцаж яг ингэж гарч ирээд тэгээ буцаад ухраад явах. Ухраал явчих юм шүү. шүү. Яг юунаас амарч байгаа. Баруун талаас утах юм бол ингэн зүүн талаас утах юм бол бас арай нэг юу утгаад ингээд угшаага хойшоогоо гэсэн үйлийг хийж байгаа гэсэн. Тэгээ ухраад явахдаа бол тэр нь бас автоматар хийчихлээ. Тэгээ автоматны хувьд бол яг автоматар хийж. Энэ нарийнх юм дотор ч бас ухраал ингээ яваад байгаа гэхээр бас нэлээд стресстэй санагдаж ш. Тэгвэл яг одоогийн яг систем нь болохоор яг доор удирдах байгаа, доор яг машин барьж байгаа операторыг бол бүтээмжийн хувьд бол гүйцэхгүй. Технологийн хараахан тийм хэмжээ хөрөөг Тэр жоохон удаан явна л гэсэн үг шүү дээ. Доор болохоор илүү оператор маань илүү чадварлаг, илүү мэдрэмжтэй болохоор автоматик бол илүү бодвол илүү хурдан, илүү олон цагийн хувьд илүү олон тооны бүтээмжтэй ажиллаж байгаа гэсэн. За энэ дэлгэц харагдвал энийг манай гүний уурхай мапыг ингээд сканертай харуулсан байгаа даа. Ингээд яг хойшоо харах юм бол ингээд хойдлын өдөр болгоорууд байна. За ингэх юм бол одоо манай машинууд яг энэ лайваар ингээд явж байна. Уул 36 гэдэг машин XT28 гэдэг энэ араар одоо хөдөр лайв юм уу? Тэгээ лайв спорт. Тэгээ энэ бол тэгээ яг нөгөө авах газар нь цифрэнгээр харагдаж байгаа энэ. Энчээс машин маань өөрөө автоматар ирээд очоод зогсоод тийш оч гээл set point хийчих. Өөрөө машин өөрөө зогсож гээл очоод очоод тэгээд оператор өөрөө машин юм асуудал маань өөрөө гар аргалан шилжиж чинь. Тэгэл оператор өөрөө удирдлаа, хулгалаа, буцаж ухарлаа, түнэл дээр тэгшин зогслоо. Нэг товчлоор дарлаа, машин маань өөрөө явчихсан. Тэгэхээр яг манай гүний уурхай панелийг яг харуулсан мап. Яг урталт нь ингээд TX-үүд байна. Ингээд энэ дробелүүд маань болохоор энэ дээр ингээд харагдаж байна гэсэн үг. Энэ цагаанаар амьдч байгаа гэдэг энэ ото суул зогсож байна. Энэ одоо зүүн болон дээр болохоор нэг машинуудын автоматар холбогдсон улаанаар өнгөтэй нотоор автоматар холбогдсон машинууд харагдаж байна. За камерын хувьд бол бие биенээ бол хараад явчих юм байна те. Тэр мөргөлдөөс сэргэлдэг энэ төр гэдэг юм энэ дээр бас ажиллаж байгаа юу те. Энэ дээр харах ажиллаагүй баг тий. Үгүй юу те. Арай өөр. Эндээс бол өөртөө хараад за хоёлаа энэ нэгээрээ гээд тохиролцоо явчих юм уу те. Тий. Энэ ирээдүйд одоо бүр сайжруулах юм бол нэг хажуучаа хараад идгийн хажууталт нэг хоёр дэлгэц тавьчихвал бас гоё юм шүү. 4 камертай гэдгсэн тэр нөгөө 2 камер нь хаана байгаа? За урталтаа нэг камер байгаа. Тэгээд нөө хутуурн дээр нэг байгаа. Яг нөгөө юуны бүүмний дээр юм уу? Шанааны тэр дээр нэг байгаа. Зүүн талд нэг байгаа. Зүүн тал руу гарсан. Үгүй. Одоо оператор кабины дээр талд гэсэн үг. Энэ оператор харах үнцэг. Тэгээд сохор бүсийн нэг камер байгаа. Зөвөр доогоор харах. Тэгээ хойдлын камер гэдэг байгаа. Одоо нэмэлтээр 5 дахь камера буюу яг нөгөө шал руу харсан камер бидэд нэмэлтээр одоохон суурлуулад явж байна. Нэг иймэрхүү байдлаар л харагдана гэсэн. Ингээ лайваар харчулж байгаа юм чинь эндээс удирж болох юм шиг өстэй арай. Эндээс удирч болох байхгүй. Заавал суудал дээрээс. Тэр суудал нь энд байх юм бол удирж болох боломжтой гэсэн үг тий. Хөөх гайхалтай. Энэ өөр нэг 3D сканерын тэр хингээ тэгээдсэн шүү дээ тий. Одоо 3D сканер нь ороод ирчих юм бол энд одоо 3D-гээр харагдана гэсэн үг тий. Тий илүү одоо операторын харах байдал нь илүү нэмэгдэнэ гэсэн үг. За операторын харах байдал гэхээс илүү машины түнэлийг одоо өөрчлөж байгаа холбоотой түнэлийг өөрчлөлтөөгөө тасан тогтсож ажиллана гэсэн. Тэгэхээр илүү машин маань илүү зогсохгүй зогсол багтаал юм гэсэн үг. Бүр ингээ тийм VR талах юм. Яг VR ч нэг зүөх толгойж байгаа хөвдөд байдаг шүү. Тийм үү те. Бас тийм те. Тийм ээ. Энэ collision detection одоо тэгээд юу байхгүй юм уу те танах тэр одоо яг байхгүй ирээдүйд нэвтрүүлэх гэж байгаа гэсэн үг. За одоогийн байдлаар нийтдээ нэлээд олон машин дээр суусан байгаа даа. За яг хэрэгжээд явж байгаа 2 машин байгаа. 2 машин дээр хэрэгжиж явж байгаа. За бус бас 12 машин дээр 9 левел байд юм билээ. Мөрөлтөөс хамгаалах системийн.
Одоо яг манай уурхаа дээр яг хэрэгжүүлж байгаа нь 9 дэх буюу хамгийн дээд түвшний. За яг тэр ажиллаад эхэлж байгаа 2 машин байгаад байгаа. Бусд бас 10 20 машин болохоор level 7 буюу оператор тохио өгөх. За би ойртсон биш үү те машинтай ойртсон биш үү хүнтэй ойртсон байш үү гэдэг юуг системийг идэвхжүүлж авч байгаа. За хоёр нөгөө идэвхжсэн систем нь болохоор 2 машин одоо бус машинтай ойртох юм бол машин маань за 30 м-т 12 км/цагт удаашрна. За илүү 20 м-т ойртох юм бол машин маань илүү 5 км/цаг болоод 10 м-т явах юм бол машин маань өөрөө шууд зогсно гэсэн. 5 км/цаг гэж аваар алхаж байгаа хүнтэй л адилхан болчих юм шүү дээ. Тий, хоёр дахь төвшин бол илүү алхаж байгаа хүнтэй болоод операторт нөгөө цаг өгöd байхгүй хариулт үзүүлээч хийгээд. Оператор нь бүр хичнээн хурдлыг гэсэн чинь тэр систем нь бол ингээд болчихж байгаа тий. Сантук машины хувьд бол нөгөө араа буюу гэрийн зохицуулт хийж байгаа. 3 дугаар гэрлөө оруулаад 2 дугаар гэрлөө оруулаад хамгийн сүүлийнх нь одоо цогцоолын тормоз ажиллаад цогсоох жишээ нь. Тэгэхээр бас автоматжуулалтын бас нэлээд өндөр левелтэй шүү тий. Одоо хүнд таацсан машинууд дээр маань одоо нөгөө кас буюу мөрөлтөө сэргийлэх систем ажиллаж байгаа. Чинь одоо лодер, за дамп, дэргэлийн машинууд гэх машинууд дээр тэднэртээр илүү нэмэлтээр 8 сенсор. За 8 сенсор, 4 сенсор, 2 өөр төрлийн сенсор байгаа. За нэг нь болохоор сенсор маань болохоор олон технологи RFID, электроник магнетик, радар гэдэг олон сенсоруудыг өөртөө шингээсэн тийм нэг сенсор, нэг төрлийн сенсор. Нөгөөх нь болохоор илүү электроник магнетик талтай. Яг яагаад тийм хоёр төрлийн сенсор суулгаж байгаа юм гэхээр илүү тэр мэдрэмжийг одоо нөгөө илүү ойртож байгаа, илүү одоо нөгөө таних найдвартай аюул ажиллагаа илүү хангаж өгч байгаа. Хөнгөн тэргүүдээр бас тийм мэдрэгчүүдээс суулгаж байгаа. Гэхдээ хөнгөн тэргүүд маань зогсохгүй. Зөвхөн хүнс даацсан машинууд мал зогсно гэсэн. За. Тэрнээс гадна гүний урахад орж байгаа хүн болгон хувьдаа бас нэг тийм таг зүүж байгаа. Бас тийм сенсор мэдрэгч гэсэн үг. Тэгэхээр яам гэхээр машин маань тухайн хүнтэй бас ойртох юм бол машин автоматар удаашруулах зогсоох тийм машины зогсоох тийм үйлчлэгтэй тийм таг үүд. Тэр хүн тэгээ тэр автомат жолоодлоготой хэсэг мэсэг энэ төр гэж байдгүй. Тэр хүн явж байгаа юм уу те тэр дотор. Тий, түнэл яг хөө мэдээж энэ нөгөө яг манай автоманы хэсэг маань болохоор илүү operation area байгаа таахгүй. Хүн дотор мэдээж явахгүй. Доор идэвхжүүлж байгаа хүн маань бүх түнэлээ шалгаад самнаад дууссныхаа дараа бүх орц гарцыг самсныхаа дараа нь идэвхжүүлдэг тийм access point буюу access control буюу тийм safety barrier гэдэг юм лазер мэдрэгч байдаг. Лазер мэдрэгч маань гаднаас хүн орж ирэх эсвэл дотроос машин маань гарахаас сэргэлсэн. Дотроос машин гарч ийн гэхээр нөө автомат удирдлага нэг яваад гарч ийн гэсэн. Үгүй автомат удирдлага. Юугаас оператор өөрөө удирдах байгаа үед гарах боломжтой байдаг. Одоо оператор өөрөө гар ажиллагаатай байгаа дөө шүү дээ. Тэр үедээ оператор өөрөө бизээрэж бас гарах боломж байгаа. Тийм шүү дээ. Бас тийм ээ тийм. Гинт аюулгүй систем маань идэвхжээд машин маань тоормоос дараад машин унтралаа гэж бодох юм бол нэг тэр нөгөө safety barrier хооронд бас нэг 15 м-ийн зайтай байдаг. Нөгөө шаруулт тий. Хүнээс сэргэлээ цаана байгаа хүнийг мөрөхөө сэргэлсэн зайтай байгаа гэсэн. Энэ одоо дотор бол ингээ автомат хэсэг байгаа гэдэг яг үүлэн дээр сууж байгаа зогсож байсан үнийг бол бас шарваж очоод чавж мөрөхөө сэргэлж. Гаднаас өтөрч байгаа хүн мэдээж тий бас машинд бас мөргүүлэхээс сэргэлж байгаа гэсэн. Тэгээ түрүүний яг хэлсэнчлэн за тэр нөгөө лазер мэдрэгчүүд маань суулгахын тулд нэлээд бас их ажиллагаа шаарддаг. Яагаад бол нөгөө power буюу хүчтэй одоо цахилгаан хүчтэй бас интернет кабелийг холбож өгдөг. Тэгээс тэрэн дээр суурилсан бас юу байгаа? Дайо бас ухаалаг одоо бас компьютер суурилж байгаа. Тэгээ ер нь бас кабель татна. Тэгээ ер нь их ярихтай ажил байгаа. Бас гүний урахад ч бас хаа нэг хүчтэй татах бас нэг амаргүй хэцүү. 48 вольтоор л ажилладаг. 48 гэж одоо бага л юм шиг санагдаад байна. Тэгээ ер нь бага мэдээж 200-оос аваад свичээр дамжаад ингээд 48 вольтоор one safety barrier. Орц гарц болгон дээр бид суурилдаг. Тэрүүгээрээ юу. Тэгэд яг автомайн болон мөрөлтөө саргаа хамгаалах систем одоохондоо яг хамтарч хоршиж ажиллаж эхлэх байгаа. За. Одоо автомайнаар явж байгаа үед кас буюу мөрөлтөө саргаа хамгаалах систем унтраачиж байгаа гэсэн. За харин тухайн машин маань автомайнаас мануал руу шилжих үед одоо гар ажиллаар шилжих үед тэр одоо кас идэвхжүүлж байгаа. Яг хөө ирээдүйд бид
бас давхар ашиглах боломжтой. Одоохондоо бол бид аль нэг системийг хэрэгжүүлж байгаа үед bypass буюу тэрийг нийтэхгүй болгочих гэсэн. Ирээдүйд бол энэ хоёр систем ингээд бас Хамтран нийлээ ажиллах хоршоод боломжтой, тий. ингээд ажиллах боломжтой юм шиг. Ирээдүйд ер нь бас өөр юу хийгдэх бас тийм гайхуулахаар гоё юмнууд байна. Саний 3D сканер мэтийн LiDAR мэтийн шиг тийм гоё futuristic. За За энэ хоёр бол ингээд нийлчих юм биш үү одоо CAS юу хоёр яг автомат хоёр нийлнэ гэсэн бол биш. биш үү те. Тэг яг бидэд яг мэдээж нөгөө хэрэглэгч талаасаа мэдээж scientific руу тий өсөлтөө өгöd ингээд бидэд энэ систем Ингэмээр ингээд. тий яах бол нэгдсэн систем болмоор ингэж өсөлтөө өгөх бас боломжтой. За хүний урахад хэрэгжих боломжтой нэлээд олон төслүүд байгаад байгаа. За концепт маягаар бол одоо нөгөө операторын нөгөө шил баг штэ шилэн дээр оператортой заавал нөгөө дашборд харахгүйгээр нөгөө цонхны нэг шиг гэдэг үлээ ямар систем гэдэг үлээ HUD Тэг HUD гэдэг. HUD тий Heads up display гэлөө тий. Тэрийг бас бид шууд ингээд шилэн дээр нэгээвч тий шилэн дээр байж тэрийг бас оруулах боломжтой. Ямар гоё. Гэхдээ тэр яг төслийн нэг болж байгаа. Яг хэрэгжиж эхлэх байгаад байгаа. За одоо хоёулаа чи нөгөө олборлолтын төвшинг яриадсан бол манай доод төвшин буюу зөөврийн төвшин гэдэг байгаа. За зөөврийн төвшин дээр минь болохоор нийтдээ 7 row train буюу бенз машин ажиллаж байгаа. Автомат юм уу? Автомат биш. Гар оператор унаад явж байгаа гэсэн. Дээрээс үү бас? Үгүй. Доор. Оператор унаад явж байгаа гэсэн. Урт хоёр твштэй. Одоо яг нэг автомат лодер гэдэг асчиж байгаа шүү дээ. Дээрээс тосч аваад одоо нэг крашер буюу бутлагч руу асгаж байгаа гэсэн. Бутлагч руу асгасан нэг өдөр маань конвейерээр дамжираад юу руу 6 км байжуулах үйлдэл рүү очиж байгаа. Тэр одоо road train-д маань одоохонд бол мануалаар оператор унаад явж байгаа. Тэрийг бас ирээдүйд бид автоматжуулах бас боломжтой. Автоматжуулахдаа бас нэг дээрээс асаас удирдна гэсэн үг эсвэл бүр автомат. Тэрийг одоохондоо бидэд яг концепт маягаар явж байгаа. Яг ингээд хийгсэн яг төсөл бол харах эхлэх байгаа. Бидэд ярилцаад ирнэ. Бас тэр зөврийн хэсэг одоо road train-уудыг бас автоматжуулах бас боломжтой юм биш үү гэдэг. Концепт маягаар л явж байна. Ер нь Sandvik-аас өшөө ингээд бас ингээд бид нар ирээдүйд ийм технологи гаргана гэдэг юм гоё futuristic vision энэ байгаа юм. За одоохон байдлаар Aura буюу түрүүний хэлсэнчлээ. Тэр гоё юм. AI технологи гарч ирэхийг үгүйсэхгүй. AI камера тий шууд одоо хүдрэх хэмжээг өөрөө камера маань өөрөө хараад тэрнийх дагуу автоматар хутгах боломжтой болохыг үгүйсэхгүй. Гэхдээ яг тийм технологи гарна гэсэн яг тийм одоохон тийм байхгүй л тий харан гараагүй л. Надад бол айгүй тийм futuristic гоё санагдаж байна л да. Бас ингээд айгүй аюулгүй тэр чинь бас айгүй амар тайван тий тэр дээр ажиллахдаа ер нь хамгийн л одоо тэр гүний уурхайн осолтой эсгүүдл гэсэн үг шүү дээ тий одоо яг тэр нуранга бий болдог одоо нургач гэж одоо нурж орж ирж байгаа гэсэн үг шүү дээ тий нурж орж ирж байгаа энэ тэр гэдэг хэсгүүдэд нь агаарын бохирдолтой халуун духгүй хэсгүүдэд нь ингээд автоматжуулчих гэдэг. Энэ одоо эндээс хэрвээ тэр нэг joystick нь энд байх юм бол эндээс өдөрч болно гэдэг байна шүү дээ. Тий ер нь бол боломжтой. Одоо бид нар жишээлбэл ирээдүйд Монголоос гадны уурхай муурхай ч юм эсвэл гадны уурхайгаас Монгол уурхайд ингээд бас энэ дэлхийн нэг өөр өнцгөөс ч юм уу. Тухайн сүлжээтэй холбогдсон л бол хаанаас ч ирнэ л өдөрөх боломжтой гэж байна. Тухайн компани маань Sandvik компани бол тийм юу хэлт юм. Тэгээд 10 газраас өдөртөх боломжтой. Нэр сандал маань хэдэн ч машин өдөртөх боломжтой. Шууд ингээд шилжээл нэг хүдэр хутгалаа дууслаа нөгөө машиныг шилжлээ сандал дээрээсээ маусаа дараад тэгэл хутгалаа дараагийн машин руу явлаа. Нөгөөх нь явж байгаа хооронд нь нөгөө машинаа хутгаал ингээ явчих юм шүү дээ. Гэтэ түрүүний хэлсэн чинь манад нэлээд олон чаленжууд байгаа. Түнэл болон нарийнхан болж сүлжээний асуудлууд байна. Тэр их асуудлууд байдаг болохоор яг нэг оператор бас олон машиныг зэрэг удирдах боломж байхгүй. Яг бидний хувьд бол нэг оператор нэг машиныг удирдвал илүү бүтээмжтэй юм шиг харагддаг. За газ гарах буюу одоо орой яг одоогийн цагийн хувьд бол ингээд манай уурхад тэлсэлгээ байдаг. Тухайн цаг үед бүх хүмүүс гүний уурхаас гарсан байх хэрэгтэй байдаг. За нөгөө хорт хийн гарах хугацаа нь одоо 1-2 цаг болдог. Юу хорт хийн тэр? Тэр нүдээ уурхаа маань ингээд тэлээ явж байгаа. Тэлж явж байгаа болохоор нөгөө тэлсэлгээ байдаг. Тэлсэлгээ хийсэн тэлсгээс гарсан хорт хийх юм уу?
Тэр маань нэг уурхад аяараг байж идэг болохоор хүн болгон заавал уурхаас гарсан байх шаардлагатай байдаг. Тэр үед бүх уурхад ажлын бүтээмж бол байхгүй, үйл ажиллагаа зогссон. Харин тэр боломжийг ашиглаад автомайн бол зогсолтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тэрүүгээр бас тавталтай. Тийм ээ. Гэхдээ доотлын нөгөө нэг юу яадаг зөөдөг нөхдүүд тэд нар маань бол байхгүй. Гэхдээ тэд нар маань нөгөө тэслэгээний инженерүүдтэй хамт хамгийн түрүүлж уурхаараа бууж ирээд үйл ажиллагаа явуулж идэг. Тэгэхээр бас үйл ажиллагаа бидэд аль болох доктортой үйл ажиллагаа явуулах үүднээс тэр хүмүүс маань хамгийн түрүүнд орж ирдэг гэсэн. Тэгэхээр аль өөрөө хэлсэнчлэн TX буюу нэг хөдөр болгоор байгаа шүү дээ. Тэр маань дүүрчдэг. Тэгээ тэр операторууд маань нэг доороос зөөх операторууд маань аль болох эрт орж ирээд зөөх юм бол илүү олон цаг тасралтгүй үйл ажиллагаа. Автоманы давуу тал нь 24/7. 24 хүмүүс л ээлжлэгдээ. Тий, нэг юм л гэсэн үлдээ тасралтгүй явж байдаг. Түрүүн 2 цаг хэлсэн шүү дээ. 2 цаг ямар ч гүний уурхаад үйл ажиллагаа явах боломжгүй байтал автомайнаар бол явж илээдэг. Тэр тэгээд нөгөө нэг аваачаад буулгачаараа юу лөө буулна гэсэн айлсгуулын болгоор байдаг. Тийм TX гэдэг бидэд тракч үүд гэдэг. Тийм тэндээс нь зүгээр ирж авахгүй л болохоос тэрийг дүүргээл явж бас тухай өөр 2 цагийн дотор бол хөөрхөн дүүрч юм шүү дээ. Бидэд за буфер маягийн л ингээд тэмдэг хийж байгаа шүү дээ. Газ гарах үе 2 цагийн бүтээмж нэг 2000-аас 2500 тонн өдөр болго ингээд нэмэлтээр ингээд олборлж идэг. Бүтээмж бол тэг болохгүй юм байна. Тэг болохгүй гэсэн. Тэрүүгээр бас давуу талтай бас аюулгүй ажиллагаанаас гадна. Тийм байна. Тэгээ ирээдүйд бол тэр доотлын машинууд нь хүртэл автомат болоо өөр автомат болох юм байна уу? За мэдээж дэрилүүд байгаа. Eproc. Одоо бол автомат биш юм уу те? Өмнө бидэд автоматаар ашиглаж байгаад одоо дахиж буцааж ашиглаж байгаа. Яг газ гарах үеэр хүн байхгүй үед тухайн дэрилийн машинууд маань Eproc-ийн дэрилийн машинууд маань бас автоматаар ингээд 2 цаг ажиллаад ингээд өрөмдлөг хийхэд явах боломжтой гэсэн. За нэмэлтээр гэх юм бол нөгөө тракчүүд гэдсэн хөдөр буулгуур бас хэрэв бүлэрсэн тохиолдолд хүн очиж яг тэр нөгөө дээрээс нь өдөртөж нээдэг. Тэр эдэг бидэд бас энэ заавал хүн доороос өдөртөх биш бас дээрээс өдөртөх боломжтой. Төслийг хэрэгжүүлээд авдаггүй бас энэ оны сүүлчээр бас тэр хөрөмжүүдийн өрөөндөө суулгаад эхлэх. Тэр бас нэмэлт бас бидэд юу байна. Дээрээс нь зөвхөн лодер гэлтгүү rock breaker буюу rock breaker маань юу гэхээр яг адилхан лодер гэтээ хушуу нөр ийм нөгөө чулуулыг ингэ буталдаг. Тийм хушуутай. Өрөм шиг тийм төхөөрөмжийг бид эдэг бас автоматар удирдах, автомайнаар удирдах бас боломжтой байгаа. Яг нэг судал дээрээс юм уу те? Тий, нэг судал дээрээс. Тэгэхээр нэг судал дээрээс олон машинаас гадна олон төрлийн машин удирч чинь гэсэн юм биш үү? Тий, одоо яг та тхийн дэлгэцээ харах юм бол энэ яг харагдаж байгаа энэ уртлын хушуу нь болохоор ийм нүдэх зориулцтай. LH 410 буюу арай жижигхэн төрлийн скоп. Яг адилхан нөгөө машинтай адилхан. Уртлын хушуугаараа л өөр. Энийг бас асаас удирдах боломжтой. Гэхдээ энэ гар ажиллагаатай автомат бол биш. Юу гэсэн үг нэг очиж мочих set point авахгүй зүгээр ингээд жолоод өөрөө оператор өөрөө жолоодоод өөрөө тэр нөхөө яа. Яг л яг нөгөө тракчүүд буюу яг тэр хэсэг дээр нөгөө чулуулууд овоорчдаг хөхгүй. Том чулуулууд овоорчдаг. Тэгвэл яг энэ гац чинь ингээд дүүрчин хэсэг чинь доошоо унах хэрэгтэй шүү дээ. Чулуулгүй дүүрэнгүүд яг энэ машиныг ашиглаад жижиглээд доошоо унгаадаг гэсэн. Эсвэл хөдөр юулэр буюу дробел дээр бас ингээд том чулуу ингээд hang up гэж бид хэлдэг. Чулууд орж ирсүүд энэ машиныг ашиглаад дотроо ингээд бас өрөмдөх боломжтой. Тэр чинь бол бас нэлээд лаягтай сонсогдож шүү те. Яг л бас автомат ч юм уу эсвэл гаднаас алсаас л удирдах юм байхгүй бол нэлээд левгүй сонсогдож байна. Тиймэрхүү юмыг бидэд бас ирээдүйдээ ашиглах боломж байгаа. За өөр гоё сонирхолтой юмнууд байна. Сонирхуулахаар гайхуулахаар үлдсэн юм байна. За би нөгөө түрүү хэлсэнчлээ автомат нөр амар комплекс хэрэгтэй систем. За нөгөө access control гэдэг гүний урхаас суурилсан safety barrier-уудыг энэ тийм PLC буюу programmable logical computer гэдэг area машин гэдэг PLC-нүүд бас гадар дээр ингээд сервер суурилсан байдаг. Тэр нь ерөнхийдөө logic-ийг удирдчихдаг. Одоо яг дэлгэцэн дээр харах юм бол энэ сервер өрөөнд энэ PLC-нүүд маань суурилсан байдаг. Тэгээ нөгөө PLC-нийг юунаас хамаарад чадварчаас хамаарад 30 машин удирдах боломжтой ч юм уу тий. Нийтдээ 60-аас 90 safety barrier буюу лазер curtain barrier-ууд удирдах боломжтой.
Одоо хэдэн ийм автомайн төхөөрөмжүүд байгаа даа вэ? За одоо панелтиг маань 100% ер нь бол автомат Тийм үү те. явах боломжтой болсон гэсэн. Одоо нөгөө би өөр map харуулах юм бол нэг map харуулъя. Одоо энэ харагдаж байгаа түнэлүүд маань байгаад байгаа. Энэ дээр нийтдээ 1 2 4 6 8 9 түнэл байгаа. 9 түнэл эсвэл автомайнаар явах боломжтой гэсэн. За нийтдээ панелтигийн хувьд бол нийтдээ 18 машин байдаг. Тэрнийг нь 15 нь бол автомайнаар холбогдсон байна. Тэгээ яг хоо ээлжиндээ нэг 6 машин явах боломжтой. Тэгэхээр энэ бол 26 онд бид энэ онд бол бүх багтаж бүх түнэлүүдийг бол автомайнаар холбогддог боломжтой болгосон байгаа даа. За яваа юмдаа панел 2-ын яг бүтээн байгуулалт явагдаж байгаа одоогийн байдлаар. Панел 2-ын UCL буюу огтлох хэсэг гэх юм уу. Тэр хэсэг дээр бидэд бас газ гарах үеэр автомайн явуулахаар төлөвлөж байна. Тэгээд сөүлжлөө явчихна гэсэн үг. Тий одоо яг нэг газ гарах хөнгөн үед яг тэр хэсэгт бас ажиллаж байгаа гэсэн үг. Панел 2-ыг төвшин. Тэгээ ер нь бас дараачлаас ер нь бол панел 2-ын олборлтын хэсэг бас энэс хэд дахин панелтгийн хувьд бол хэд дахин том хэсэг. Тэрэн дээр бидэд бас бүтээн байгуулалтын ажлыг явуулна. Тэгэхэд бол нэлээд бас хүн хүч техник тоон төхөөрөмж ашиглаж ер нь бол кабелүүд татна. Яг миний хувьд бол яг би өөрөө яг гүний урахад яг өөрөө татаж үзчихсэн. Татаж явж ирсэн. Тэгэх юм бол яг нэг өөрөө ажлын сайн ойлгодог. Бас амаргүй. Тэгж л таа. Тэгээ бас нэг бас бусд мэрэгчлэлтүүд маань бас нөгөө тухайн ажлыг хийхин тулд түнэлээ 3D сканераар таниулна. 30 минутаас цаг хэрэгтэй. Одоо нэг түнэлээ ингээд машин дээр 3D сканер суулгачдээ. Тэгээ бүх түнэлээ таниулсны хадаар тусгай програм байдэ. ADT буюу одоо нөгөө програм дээр импорт хийлээ. Тэрнийхээ дагуу түнэл ингээд гараад ирнэ. Тэгэхэд машинаа хэрхэн яаж явах, машин хэр удаан явах, яаж хасах бүх үйлдэлүүдийн тэр програмууд дээр зааж өгдөг гэсэн. Одоо энэ дэлгэцээр харагдж байгаа тэр нэг юу байсан шүү дээ нөгөө одоо нэг жойстиктэй нөхрийн дэлгэцээр байгаа чинь болохоор зөвхөн дээрээс нь харцсан нэг юм байгаад байгаа шүү дээ. Уг нь үнийн эрэхтэй бол 3 хэмжээсээр авах нь байгаад байгаа юм байна шүү дээ. Тий, одоо яг би энэ дэлгэцээр ширсэн энэ дэлгэцээр харагдаж байгаа байхгүй яг predefine буюу одоо нөгөө заасан юугаар явж байгаа. Одоо яг ингэ харах юм бол нэг 2D-гээр харж байгаа гэсэн машин маань. За яг хуу мэдээж машины тэр дээрээс тааз хүртэл ч юм уу тий. Яг тэр заасан замынхаа дагуу ингэ машин маань ингэ явж байгаа гэсэн бол одоо Aura гэдэг технологи маань илүү 3D бүр түнэлийг сохор нэг хүртлаа дээр биш бүр тэр 3D маягаар харж байгаа хэрэг илүү одоо арайгийн мэдрэмж одоо awareness илүү сайт харж байгаа гэсэн. Одоо юу юм бэ шүү дээ. Одоо бол ингээд өмнө авсан зургийг хараад яваад байгаа адилхан биш заасан замынхаа дагуу явж байгаа гэсэн. Ирээдүйд тэр авратай нь болчих юм бол шууд ингээд тэнд нэг юм өөрчлөгдсөн байлаа гэхэд л шууд тэргээд тохируулж ер нь бол машин маань явна гэсэн. Илүү л аюулгүй болж байна л гэсэн. Илүү аюулгүй болж байна. Тэгээ бүтээмж гисэн. 15% ирсэн гэж ярьж байгаа. Энэ өөрөө систем нь өөрөө их сонирхолтой. Яг машин дээр суурилсан амар олон төрлийн мэдрэгчүүдээс гадна infrared жолоодлогын систем гэдэг юм байгаа. Энэ компьютер. Яг тэр компьютер заасныхаа дагуу тэр нөгөө түнэлээ сканертаад яг одоогийн сканерт харьцуулаад яг явд юм билээ машин маань. Тэгэхэд бол нөгөө сенсоруудын датаг бүртгэж аваад за энэ миний өмнө яг явж ирсэн зам байна да гэдэг тэр замынхаа дагуу ингэж явж идэг. Хасахтаа хүртэл яг ингэж за ингэж хасгана яг тиймэрхүү замаар хасгана. Тэгэхэд бол нөгөө машинууд маань calibration буюу одоо жоохон машина маань дугуй за хийн одоо тохиргоо алдагдах ч юм уу. Тийш дээ. Тэр сканер маань нэг төвшин өөрчлөх бол calibration хэрэгтэй. Calibration гэхээр одоо нөгөө тааруулах, тохиргоо маягийн тийм маягийн их байн хэрэгтэй болдог. Тэгээ одоогийн байдлаар тэнхлэг тохиргоо энэ гэдэг шиг л юм байна шүү дээ. Тохиргоо их хэрэгтэй. Гүн тэнхлэг тохиргоо их хэрэгтэй. За нөгөө түнэл өөрчлөж байгаа холбоотой бид 3D сканыг дахиж бас их хэрэгтэй болж байгаа. Тэгэхгүй бол машин зогсолт маань байгаад байгаа. Нэг машин яваал бүгдийн сканертаа л авчих юм шүү дээ. Тэгээ одоо яг одоогийн ирээдүйн санал болгож байгаа технологи нь илүү нарийн илүү 3D гэж байгаа. Гэхдээ одоогийн тэрний хараахан хэрэгжиж эхлэх байгаа. Ийм болохоор бид өөрсдийнхөө одоогийнхоо боломжоор ашиглан бас сайжруулах юм одоо хийх боломж байгаа. За сканер буюу одоо хүнийхээр бол нүд гэх юм уу? Одоо яг нөгөө заасан юугаа
одоогийнхоо түнэлээ сканертаа заасан юутай харьцуулт хийж байгаа тэр сканер. Сканер маань яг нүд гэж явж байгаа. Сканер маань амархан бохирцдаг. Манай гүний ураа тоосчлэгтэй. Тэгэд хүн очиж арчиж өгдөг. Жамаа ажиллагаатай. За тэрийг тэгтээ шийдсэн шийдэл байгаа. Сканер клинер буюу яг сканер дээр суурилсан. Сканер маань сканерлог уус шингэн шүршигч тийм төхөөрөмжүүдийг бид хэд суулгаад явж байгаа. Тэгэхээр одоо хүний тийм юу болон хөнгөвчлээ заавал хүн дуудаж арчуулахгүйгээр бас арчуулах автоматар цэвэрлэх боломжтой тийм. Нэг юм байж байгаа юм байна. Аа ийм биш ус сүрчдэг. Сүрчих юм те. За. Усаар сүрчээд явж гисэн. Гоё юм байна. Тиймэрхүү бас юуг бид хэрэгжүүлээд явж байна. За, касс системийн хувьд бас бичлэг үзүүлэлтөө сонирхолтой байж магадгүй те хэрэг яаж ажилладаг гэдэг. За нөгөө нэг хүн амтны хөнгүүтэй удаашрж байгаа тэр үзүүлбэрүүд байна те. Тий. За энэ бид тест хийсэн байна. За энэ машин маань ингээд кассаар тоноглогдсон. За тэр энэ хүний хувцастай дээр бид таг гэдэг байршуулсан байна. Яг л хүн дээр байх. Тий одоо ингээд машин маань ингээд 50 м-д удаашрж байгаа. 30 м удаашраа 20 м таа баш 10 м-д ингээд энэ бол энэ дээр болохоор 5 м дэрэнгүүд машин маань шууд өөрөө зогсож автоматар зогсож байгаа. Явал ээжгээ явахгүй. Явал ээжгээ явахгүй тий. Гайхалтай. Тэгээ нэг технологи одоо ингээд аюулгүй ажиллагааг гайхалтай хангадаг болсон байна. Хүмүүс алдаа гаргая гээч. Бас алдаа гарахааргүй. Яагаад тэгээд гүний урхаа маань харанхуу түнэл тийш үү тий. Нөгөө хүн тээвэртэй одоо ялангуяа огтлцол хэсэг дээр дөрвөн зам огтлцол дээр машин гинт гараад ирэх ч юм уу тий. Эсвэл хүн гинт гараад ирэх ч юм уу. Тиймэрхүү эрсдэл их өндөр байдаг. Тэрнтэй холбоотой ер нь энэ системийг одоо яваанда бүх гүний урхаа хүнд даацын тоон тохиромж төр суулгах юм. Ер нь одоогийн байдлаар их машин дээр суулгацсан явж байгаа. Гэтэ мэдээ шин технологи гарахын тулд багаар одоо эдээшвлэн гэх юм уу тий. Нутагшуулаад явж байгаа. Тэгэхэд бол бид нэр багаар ингэж явж байгаа. За манай нэвтрүүлгийн цаг ингээд ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээд үнэхээр гайхалтай бас сонирхолтой бас сонирхоод байсан зүйлээ бол өнөөдөр нэлээд сайн мэдэж авлаа. За шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань ийхүү өндөрлж байна. За энэ удаагийн дугаарт маань гүний урхайн бүрэн автомат удирдлагт одоо тоног төхөөрөмжийг хариуцсан үйлдвэрлэлийн төслийн мэрэгчлэн ил гампрүү маань хүрэлцэн ирж бас сонирхолтой яриа дэлгэглээ. Маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань NTV телевизээр мөн Од Мөндөр радиогийн 107 болон 83.3 төлөвөөр та бүхэнд хүрлээ. Баярлалаа. Баяртай.